ирвэс гэж одоо ирвэс чинь болохдоо зэрэг чинь одоо нэг энэ байгалийн жинхэнэ одоо эзэн амт нь шүү дээ ер нь. Аль ирвэс байгаа газар болохдоо зэрэг ан амт юм байдаг. Ирвэс байгаа газарт болохдоо зэрэг тэр ер нь альбай амьдрал ажиргалтай явдаг гэсэн ийм уламжил байдаг. Тэгээд ирвэсийг адуулахгүй тулд уламжил дараагаар одоо дэр үеийн одоо настай хүмүүс болохдоо зэрэг ирвэс одоо хар мөртөө болохоор алддаг үс гэж яах шиг ийм маягаар одоо ер нь уламжлалаараа ингэж хамгаалдаг. Ирвэс болохоор энэ уудын эзэн, энэ нутаг орны эзэн, энэ цастын одоо энэ ууланд амьдардаг энэний эзэн гэсэн ийм уламжлалаар нэгдвэ сансан хүн ирээсээ урагшаа явахгүй ягаад тэгэхээр хар мөртөө гэсэн ийм уламжлалыг тарааж ингээд ирвэ санддаг байсан. Тэр уудын одоо Баян зүрх гэдэг юм. Тэр энэ сайхан Баян зүрхнийхээ ингэрт амьдарч байгаа уран харт юм одоо муу юм үзэхгүй, муухай амьдрахгүй гэсэн ийм одоо нэг сайхан одоо уран харт юмнууд одоо нас тунгуудын дунд тийм сайхан уламжил яриа байдаг. Ер нь хүмүүс ер нь одоо баг залбирч одоо нэг мод бос одоо би энэс энэ модыг авах уу? Энийг та надад одоо ингээд зөвшөөж хайрлагаад энэ өндөр уулдаа одоо ингээд залбирч сүсгэлж яаж одоо авдаг ийм уламжил манайханд одоо байгаамаа. Ингээд яг уран харт юмны ганц сайхан бол энэ нутаг орноо хайрлаж хамгаалахын талаар өндөө өв уламжлаад агаад эрт эр үеэс нь хасаа ингээд үр садандаа ингээд үлдээж ирээдүйдээ ингэж үлдээжсэн юм төвхтэй. Энийг бол харин тусгай хамгаалтанд авсан нь бүрч одоо сайхан одоо хамгийн хэрэгтэй юм хүн авдардаа хураадаг шиг энэ одоо мөн харахуудын одоо баруун өнгөрийг болохоор нэрэ уран харт юм маань одоо хүндэтгэж биширж тэгээд ирээдүйд залуу үедээ ирээдүйдээ үлдэхаар ингэж одоо хайрлаж хамгаалж явдаг нь одоо манайхны нэг талын сайхан ёс нөгөө талын болохоор уламжил юм аа.